би ингээд амар excited бүр ингээд миний юу бол ингээд ийм байгаа, ийм цамцны үг шиг байгаа. Гэхдээ би одоо ингээд live дээр яаж тэр ингэж амар супер кулэн барьж дэлгүй илэрхийлэхээ би үнэхээр мэдэхгүй байна. Sorry. Wanna see it? A motive. Залаад ингээд айгуу тийм монотонны болсон байна гэж надад санагдчихж байгаа. Хүүний заа шинэ нөхөртөж байгаа нөлөөлж байгаа. Маш үнгээл байнга л ингээл хариуцлагатай, байнга ярьж байгаа юм буруу зүрх ярьж өгч гэдэг юм те. Байнга л тэр хүний ингээл асуудлыг ингээд шийдэхин тулд зүг гаргалаа гаргах хэрэгтэй гэдэг ингээл нэг л тийм өөр хариуцлага батсан юм. За энэ болохоор зэрэг айгуу гоё. Дараа нь гэхдээ энэ зөвхөн энэ мэдээлэл дээр бүр ингээд тусдаа мэдээлэл, тусдаа лайв, тусдаа вебинар, тусдаа энэ зөндөө явна. Тийм болохоор одоо болохоор энэ яг нөгөө mentorship гарсан шиг би урдчлаад нөгөө өөрөө mentorship бас тэгсэн шүү дээ. Би official зарлахаас өмнө өөрөө exact болоод тэсгүй шаламж болтохноо шивжий гэдэг шиг Facebook дээр ч болтохноо шивжий гэдэг ингээд хэлсэн. Тэр шиг Facebook дээр ч болтохноо ингээд шивнээд үлдээ чи төрүүлж action хийх хүмүүсээр төрүүлж хийж болно. Яагаад гэвэл бас энэ цаг хугацаатай мэдээлэл байгаа. За манай гэр бүл 3 оны шинэ жилийн үеэр Лос Анжелес хотод очсон. Лос Анжелес хотод очоод за iPop гэсэн энэ бол одоо international тийм одоо talent exhibition юм болдог. Competition болдог. За энэ iPop event болохоор зэрэг жилдээ 2 удаа зохион байгуулагддаг. Олон улсынхан за дотоод гээд ингээд насанд хүрэгчид хүүхдүүд бүх насныхан оролцдог. За яах гэж оролцдог вэ гэхээр тэнд тус салбарын entertainment industry-ийн хүмүүсийн одоо эйжентүүд, эйженсинууд одоо продюсерүүд те ирж талентуудаа сонгож авдаг. Авьяаслаг хүмүүсээ хамтарч ажиллах авьяастангуудаа 13 арай хүрээсэн 12-т охиноо аваад манай нөхөр бит хоёр 5 хоногийн тэр ивентэд оролцохоор явсан. Явхаасаа өмнө хэдэн сарын хугацаанд онлайнаар бас bootcamp-ууд, мэргэжлийн одоо гадны жүжигчид, моделүүд, интернетээс охиндоо сургалтууд, тренингүүдийг авч байгаа бэлдээд ингээд явсан. Хэд чинь 13 арай хүрээсэн 12-т охиноо аваад манай нөхөр бит хоёр 5 хоногийн тэр ивентэд оролцохоор явсан. За тэгээд дажгүй амжилттай оролцсон. Тэр ивент тэр арга хэмжээндээр очиход бит хоёр анханасаа нэгдүгээр хүүхдээ тавьсан мэдээж хоёрдугаар гэр бүлийнхаа хувьд маш гоё юм уу гэж бодсон. Тэр хүлээлтийн маань бүр ингээд бүр хэд давсан. Гуравдугаарт ямар боломж өрн байдیں۔ Монголчууд яагаад ингээд амархан Холливуд руу гардгүй юм ч юм уу те. Тэрийг би салбарын хүн, мэргэжлийн хүн биш ч гэсэн надаа сонирхолтой санагддаг байсан. Тэгээд ч энэ ажил чинь өөрөө ерөөхдөө л олон улсад дэлхийн түвшинд ч юм уу те гарыг гэж бодож байгаа зүтгэж байгаа, хичээж байгаа хүмүүстэй бид нар өдөр болгон уулздаг. Өдөр болгон тийм мундаг хүмүүстэй, өдөр болгон тийм авьяастай хүмүүстэй, өдөр болгон тийм мундаг хүүхдүүдтэй хүмүүстэй уулздаг байхгүй. Тэгэхээр тэр хүмүүст бид нар нөгөө экосистем бүрдүүлэхийг хичээдэг гэж яриад байгаа чинь тэр хүмүүст туслах ямар зүйлсүүд байгаа тий дэмжих ямар зүйлсүүд байгаа сервисийг нэг төөрөгдөж ингэж сквал өөр газар очиж шулхтуулахгүй шиг үзүүлчих ямар боломж байгаа гэдэг дээр л ерөөсөй байнга толгоогоо ажилуулж эргэлхийлж ингэж team mindset-тэйгээр brainstorm хийж явж байдаг байхгүй. Тэгэхээр тэн дээр очих одоо 3 дахь одоо ашиг сонирхол маань бол ямар боломж юу н монголчуудад байна вэ? Монгол одоо хүүхдүүд ч юм уу залуучууд юу н боломжтой мүү үгүй мүү ч гэдэм үү те тэрийг мэдхийг хүссэн. Тэгээд тэрэн дээрээ бүр үнэхээр ингээ surprisingly байдлаар бүр ингээ бодсноос хэд дахин боломжтой байсан бэ штэ. Бодсноос хэд дахин гоё юм дурсамж түүх бүтээж чадчихжээ штэ. Бодсноос хэд дахин бүх юм бодсноос хэд дахин байсан юм. Бүх моделинг, acting те фото модель те дуулах, бүжиглэх бүгд орсон им компетишн болж байгаа. За тэгээд бүх насныхаа оролцож болно. Энд оролцохын тулд яадаг вэ гэхээр яг authorized зөвшөөрөл авсан одоо байгууллагаар, агентлагаар ч юм уу байгууллагаар дамжаад тэр байгууллага шат дараалсан сонгон шалгаруулалтыг хийгээд дараа нь хамгийн сүүлд iPop-ийн сонгон шалгуулалтанд ороод оролцох эрхээ авдаг.
Тэгэхээр энэ сонгон шалгуулалтыг ингээд явсан. За манай охины хувьд бол одоо анханасаа жүжиг юуны дууланд явдаг ч юм уу, дуулдаг ч юм уу. Тэр чиглэлээр явж байгаагүй. Бүр ингээд зеро тий. Бүр цэцэрлэгт байхдаа нэг бол тийм явсан хийх байхгүй. Тэгээд зүгээр л бит хоёр болохоор зэрэг хувь хүнийх нь хөгжил дээр л хувь нэмэр оруулах гэж хүлээх төгсөн. За өөрөө ч гэсэн би зүгээр ингээд сонирхож үзье. Одоо 12 дэх хүүхд гэдэг чинь зүгээр л дунд сургуульд хичээл гэргээд явж байгаа хүүхд шүү дээ тийм ээ. За яг зарим хүмүүсийн хүүхдүүд л мэдээлэл явж байгаа тэр би мэдж байгаа. Маш том үзүүлэлттэй аль хэдийн бүр ингээд модель зэдэл хийдэг ч юм уу хүүхдүүд Америк зөндөө байдаг гимнастик амар мундаг явдаг ч юм уу. Тэрийг бодвол манай хүүхд харьцангуй яг нэг энгийн нормал талтай байхгүй. Тэгээд яг тэр саяны хэлж байгаа тэр сонгон шалгуулалтаар тест дараалалаар явсан 3 сар үргэлжилсэн бууткэмпүүдийг авсан. Тэгээд модель дээр оролцсон, фото дээр оролцсон, юун дээр оролцсон, актинг дээр оролцсон. За энэ 3 төрлөл дээр оролцсон юм байна. Self tape гэж байсан. За ингээд тэр нь commercial одоо реклам зарчуулгааны гэсэн үг байхгүй. Энэ 4 төрөл дээр оролцоод хамгийн анхны оролдлогоороо тэнд 50 хэдэн одоо байгууллагын төлөөлөл одоо агентлагууд те бас 13 callback буюу одоо 13 гэрээний санал авсан. Тэр 5 хоногийн дотор үр дүн нь бол шууд гардаг. Тэр яг 5 хоног дотор хамгийн сүүлийнхээ өдөр 12 сарын 31-ний шөнийн 1 цагт яг ингээд чамааг энэ байгууллага, энэ агентлаг сонгож хамтарч ажиллахыг урьж байна. Нөгөө тэгүр нөгөө агентлагууд бас зөвс одоо мундаг одоо од болж чадах хүмүүсээ хайж олтлох хэцүүдэг. Тэр хүмүүсээ нэг цэг дороос iPod дээрээс энэ бол бүр 20 жил явж байгаа юм байна. Одоо 20 жил гараад явж байгаа юм байна. Тэндээс очиж сонголтоо хийдэг. Хамтарч ажиллах хүмүүсийн сонголтыг хийдэг гэсэн. Тэгэхээр энэ боломж бол одоо өөрийнхөө хүүхэд болоод бусад хүүхдүүдийн оролцож байгаа, залуучуудын оролцож байгааг харахаар манай монголчууд бол үнэхээр тэнцээд илүү гарахаар санагдсан. Зүгээр л англи хэлний л асуудал. Тэгээд англи хэлний асуудал юм уу гэж харахаар англи хэлээр одоо мэдгүй манай үйлчлүүлэгч нарын ихэнх хүүхдүүд нь хоорондоо англиар ярьдаг хэмээн Монголд амьдардаг гэж би бүр амар их сонссон. Тэгэхээр зэрэг ямар ч ингэдэг нөгөө хязгаар авахгүй болчиход байгаа байхгүй. За энэ дээр нэг л хязгаар байгаа. Юу вэ виз? Ерөөсөө шууд утгаараа виз. Ямар нэгэн төрлийн ажиллах хэрэгтэй визгүй л бол хичнээн гой саналуудыг аваад хамтарч ажиллаж чадахгүй гэсэн. Яагаад гэвэл Америкийн нэгдсэн улсаас ашиг орлого олох, ажил хийх хууль ёсны ирэхгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр even though consulting firm та бүхнийг үлгэдэж аваад эхнээс нь ингээ бүх одоо зүйлсүүдийг чинь хангаж ажиллахад бэлэн болж байгаа. Тэгэхээр хэрхэн одоо энэнд хамрагдах вэ гэх юм бол манайх аль бие усны IPOP-ийн authorized member тэ тусгай зөвшөөрлөлттэй гишүүн болсон байгаа. Энэ мэдээлэл за миний хувьд би одоо хувьдаа л яриад байгаа шүү дээ энэ чинь. Миний хувьд бол үнэхээр том зүйл. Манай гэр бүлийн хувьд бол бүр үнэхээр бүр ингээд exciting. Анхнаасаа л гэр бүлээрээ амар гоё юм юу үсгийгээд ингээд очсон. Тэрнээс хойш манай охины одоо за манай охин бүр ингээ Холливуудын хүн болоод яваагүй л дээ. Өөрийнх нь сонголт өөр байсан. Гэхдээ маш их юм дээр өөрчлөлт гарсан. Бүр ингээ эрс өөрчлөлт гарсан. Яг зоригтой болсон. Одоо 10 жилээд яаж төгсөхийн, төгснөхийн дараа би яах юм, ямар ажил хийх юм те тэхийн тулд би ямар курсүүдэд явах уу, явахгүй байх уу, би юунд цагаа зарцуулах уу, бүгдийг мэддэг болсон. Өөрөө тэр нь буруу байсан зүг байсан нь бол хамаагүй засаад янзлаад явж болно. Гэхдээ зориг маш сайн авч чадсан. Нэгдүгээр, хоёрдугаарт тэнд одоо хайрцагнаасаа гарна гэдэг шиг те задарсан хүмүүстэй хайрцах асуудлыг ингэж одоо дүн шинжилгээ өгөх надаас илүү энэ бол магтаал бол биш яг бодцол. Тэгээд манай нөхөр бит хоёрын хувьд ч гэсэн энэ бүхнийг хуваалцахад амар ингээд бүр тисч чадж байгаа. Ингээд хүмүүст хуваалцъя хэлхий. Энд явахын тулд хүүхэд хичээхээс гадна аав ээж хичээж аав ээжт нөхөрт сургуульд ордог. Бид гуруулаа сургуульд авсан.
Тэгэхээр та нар яах вэ гэхээр 6 сарын сүүлээр 20 хэдэнд энэ альбест мэдээлэл хараа өдрөн гарчин энэ ивент болох гэж байгаа учраас өнөө маргаашгүй манай дээр бүртгүүлэх хэрэгтэй. Тэгээ бид нар бүртгэлээ зарлаад сонгон шалгуулалтаа явуулна. Мэргэжлийн хүмүүс гадны мэргэжилтэнгүүд сонгон шалгуулалт явуулна. За тэгээд сонгон шалгуулалтанд тэнцэх юм бол яв хүртлээ бэлтгэл тренинг руу орно. За гадны мэргэжилтэнгүүд модель за жүжигчд гээд баг маань бол бэлэн байгаа. За Монголоос бас урилгаар за энийг одоо хүмүүс сурпрайзер бол тийчийн урилгаар хүмүүсийг бас оруулна. За ингээд англи монгол хэл дээр явах нэ. Тэгэхээр энэ төрөнд хүүхд чинь өөрсдөө бол англи хэл байсан зүгээр хүүхд чинь бол англи хэл хэлтэй. Насны хувьд бол бүх насныхан болно. Гэхдээ бидний хувьд бол хамгийн багадаа 5 чадвар 7 нас гэж бодож байна. 5-аас 17 насыг сонирхож байна. За бүр насны хүмүүс юм бол стил бас боломжтой. Одоо яг зорилттой зах зээл рүү өөрийгөө харуулах маш том боломж. Тэн дээр очиод хамтарч ажиллах хүмүүсээ олно. Тэн дээр очиод медалаар шагнагдана бас ингээд нөгөө төрлүүд дээр компетишн өрнөдөг. Тэгээ шилдэг одоо бүжигчин дуучин юу гэдэг те. Эндээс Ariana Grande гарсан. Зөндөө одоо Nickelodeon жүжигчнэр явж байгаа хүүхдүүд гарсан. Одоо Spider-Man дээр тоглосон жүжигчин хүртэл би нэрийг нь чийжээр санахгүй sorry Colin something гэнэ гарсан. За ингээд танилцуулж өгнө. Тэр хүмүүсийн зарим нэг нь бол төлөөлөлөд Роберт Витэгоос өсвөлээд манай bootcamp хүмүүсийг маань сургалж ажиллана. Oh my god. Би бүр үнэхээр энэ ингээд жинхэнэ болоод байгаад итгэхгүй байгаа одоо хүртэл. Монгол хүүхдүүдэд Монгол хүмүүст гадны уран бүтээлчид bootcamp хийж өгнө. Сургалт хийж өгнө. Онлайнаар санаа зовлохгүй. Манай хүүхд онлайнаар аваад маш үр дүнтэй яваад үтцсэн. Бид нар өөрсдөө тэр хөтөлбөрт явцсан юу нь гоё юм бэ? Гэт те энд юу нэгэд мөнгө зарцуулах уугүй юу гэдгээ ингээд үр дүнтэй байна гэдгийг ойлгоцсон. Ерөнхийдөө бол жоохон нэг талаараа бол ямар их мөнгө зарцуулчудаа гэж харж ирсэн. Гэхдээ бол тэр мөнгөнтэй харьцуулахад бол юу ч биш маш их одоо үр дүн одоо benefit авч чадна гэдэгт бол бүр 200% итгэлтэй байгаа. Хүмүүстэй консалтинг гэдэг ингээ харж байхад авьяаслаг ур чадвартай хүүхдүүдтэй хүмүүс амар их юм байна. Англи хэлтэй хүүхдүүдтэй хүмүүс амар их юм байна. Америкийг үзье, судлаа гэд аялж байгаа, ирж үзэж байгаа хүмүүс маш их байгаа. Яг шулуух ирэхэд тэр хүмүүсийн зардлыг би ингээд нүдэн дээр одоо тэр хүмүүсийн төрөвчийг би мэдэхгүй л дээ. Тэгтэл үргэлж одоо тэр аялал ямар байдлаар явбал жинхнээсээ өөр бүтээлтэй авах вэ гэдгийг монголчууд маань хараахан сайн мэдэхгүй байгаа надад санагддаг ихэнх нь. Аялаад ингээд ирээд судлаад буцсан хэрнээ консалтинг хийж орж ирэхээр нэлээд жоохон миний бодлоор бол жоохон үр дүнгөө нэлээд мөнгөний зарлагтай аялаад буцсан харагддаг сонсогддог байхгүй би бодит одоо туршлагаас ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг зүгээр аялаад буцаад те Лос Анжелест очоод 5 хоногийг нь ивент зориулаад дараагийн 5 хоногийг нь өөр бусад аялалтаа зориулаад ингэх юм бол бүр жинхнээс гоё аялал болно. Бүр жинхэнэ утгаараа гоё аялал болно. Тэндээс ингээд бүр амар том медаль авсан байсан үгүй байсан ч гэсэн маш гоё аялал болно. Тэгээ визтэй холбоотой асуудлууд дээр бид нэр оролцсон. За хэрвээ аялын визтэй байгаа шууд ирэх ч юм уу те. Аялын визгүй байгаа бол бид нэр яаралтай виз. Визгүй хэрнээ энд оролцмоор байгаа юм бол бүр өнөө маргаашгүй яаралтай визнийх асуудал дээр бид нартай ажиллаад эхлэх хэрэгтэй. Бид нар урилга өгнө, захиа өгнө, бүх талаар тэр визэн дээр чинь аль биесээр дэмжиж ажилланаа. Ийм гой мэдээгээ яг дотроо байгаа шиг илэрхийлж чадахгүй л байх гэж бодож байна. Тэгээд одоо мэдхгүй ямар ч байсан камерын өмнө нэг юм хөө байдалтайгаар танилцууллаа. Тэгээд дараагийн удаа манай охин одоо сургалт хийн яг авиастангуудтай. За манай нөхөр миний би өөрөө манай гэр бүл тэр чигтээ бүх гоё сэтгэлээсээ тэнд юу юмсаа яаж бодохгүйгээс өксүүлээд бид нар сургалтыг авсан. Ямар хувцс өмсгөө, аль оройн ямар хүлээ авалттай улаан юусны ёслол болон тэрэн дээр яах вэ? Тэ VIP уулзалтайгаа тэр лөө орох уу, орохгүй юу ч юм уу те. Ингээ бүх хөтөлбөр бүхэд ингээ тодорхойлцсон байгаа. Энэ болгон дээр ингээ bootcamp хийгээд сургалт хийдэг байхгүй. Туршлагагүй байгаад ингээд очиод ингээ орчих юм байна гэд
мажуу өөр зуршруудл ороод ингээд Uber дээр таксидад явах юм бол энэ бол худлаа юм байлээ. Гэх мэтчлэн ингээд туршлагаа хуваалцсан. Яг бодит туршлагаа хуваалцсан. Хэр зэрэг өсгөөтэй гутал хэрэгтэй вэ гэс өсвөлээ туршлага авсан. За нэг иймэрхүү байдалтай байгаа. Тэгэхээр энэ бүхнийг ингээд sharing is caring гэж үнэхээр үнэн энэ бүхнийг хуваалцахтаа бүр амар гоё бүр ингээд дуртай, сонирхолтой бүр ингээд falling from the stars, drenched in my pain again, becoming who we are. As my memory rests, but never forgets what I lost. Wake me up when September ends.